Зохиолч хээ тэргэл игч өгүүлэг. Намайг 6 нас хүрдэг жилийн хавар манай гэрт эмээ өвөөгийн хамтныг охин ирснийг ээж аа хоёр миний игч гэж хэлсэн юм. Тэрээр надаас ганц насаар л игч байсан агаад намар сургуульд орох тул гэртээ бүр ирж байгаа ажээ. Үсээ хоёр сүлдсэн бас болоогүй бөөстэй улаан хазартай бандгар шар охиныг миний хувьд игчээ гэж дуутахад их л хэцүү байлаа. Сургууль эхлэх хараахан болоогүй байсан тул ээж түүний үсийг нь тайрч бас гой хувцс өмсүүлж надтай хамт нэг цэцэрлэгт бүр нэг ангид орууллаа. Ангийн хүүхдүүд багшаа намуунаг игч өмдөндөө баатгаж гэж шоолон инээлтгэхэд миний нүүр чавга шиг улаан игч рүү муухаарж нүрээ хийх газаргүй шараа болсноо. Үүнээс хойш игчийг бүр үзен ядах болсноо мартдаггүй юм. Игч жорлон олоогүй мэдэхгүйгээсээ бас хүүхдүүдээс асуухаасаа нэрлэхэж байхдаа унгах гэж байна гэж бодоод сур харавчихсан их. Иймэрхүү төстэй явдал игчийг сургуульд ороход ч давтагдсан билээ. Игч зуны амралт, өвлийн амралт эхлэхэд л маргааш нь өвөө эмээ хоёрлоо явсаар. Тэр ээж аав биднээс их бишүүрхүү. Барагтай дуугарахгүй шөндөө орондоо уйлж байхыг нь би тухайн үед ихэд сонсож байсан ч эмээ өвөөгөө санаад ингэж байна гэж төсөөлж байгаагүй. Игч маань 1-р ангид ордог жил ээж хичээлийг нь давтуулна. Игч 10-ын дотор нэмж хасаж чадахгүй, бас бичиг үсэг огтоос мэдэхгүй. Би бол цэцэрлэгтээ тоо бодлохоор гаргууд, дээрээс нь бас цагаан толгой үсгээ цээжилчихсэн. Ээж аавч намайг сэргэлэн цаваа хол явах охин шүү гэж магтдаг байсансан. Игчийг 10-20-ын дотор нэмэх гэж толгой гашилж байхад би төд гээд доор нь хариуг нь хэлэхэд ээж намайг магтаж дүүгээсээ 7 дор тэнийг юм уу чигээд игчийг тоншоход том нулимс дэвтэр дээр асгач дэвтэр нь авах юмгүй болдгсон. Ах игчийг их л шоглоно. Хаяа бүр ах бид хоёр нийлж байгаад игчийг шоглох энүүхэнд. Энэ мэтлэн зүйл их олон давтагдсаар игч бид хоёрын дунд тэрч бүхэл ээж игч хоёрын дунд томоос том хүйтэн хан өргөцөөр байсныг тухайн үедээ бидний хинэн ч мэдээгүй билээ. Гэрийн хамаг ажлыг хийгч ээж игчийг барагтай магтахгүй. Ер нь түүний хийх ёстой л ажил мэт. Аавч ээжч ах игч би ч игчийг магтаж урамшуулж байгаагүй. Игч маань 18 хүрдэг жил эмээ өвөө хоёр хоёулаа өөд болсон юм. Түүнээс хойш игч улам дотгошоо хөхөт болсоор 10 төгсөөд их сургуульд орч чадаагүй игч маань нэг л өдөр ээжтэй ам муугаад ээж зайл гэж хэлэхэд гэрээсээ хувцаа боож гаргаснаас хойш гэртээ дахиж хизээч эргэж ирээгүй билээ. Яагаад ч юм тэр үед ээж ч тэр бид ч тэр бүгдээрээ яагаад игчийг хаагаагүйгээ одоо болтол би гайхаад хариулт олдоггүй юм. Игчийг анхнаасаа л ээж ч би ч санаж байгаагүй аж. Ер нь төрөөд л сар болоогүй өвөө эмээ хоёрлоо явуулчихсан игчийгээ бид бүгд бараг л марчихсан байсан юм. Харин өнөөдөр би эмнэлгийн орон дээр 2 дахь хүүхдээ үлгийдэн авч байхдаа нөхөр бид хоёр хоёулаа төгсөх ангийн оюутнууд учраа хүүгээ эмээ өвөө рүү хөдөө явуулахаар ярилцаж суухдаа өчнөө олон жил санаж байгаагүй төрсөн игчийгээ бодохоос өрмөн эмтрэх шиг болов. Хүү минь яг л миний шоударлагдсан игчиг болвол яанда. Хүүгээ ирэхэд ахын дүү, ээж аав нь тоохгүй, хайр илгийн хүмүүс шиг болчихвол яанда гэж бодох уу яа. Өвөө эмээ гэд шүн орон дотроо уйлж байсан хөөрхий игчийгээ анх удаа хаана явдаг болтоо гэж өрөвдөн өгүүлэн санахад эмнэлгийн салхивч ширүүн борооны өмнөх салхинд тар нэр хийтэл савлаж хүйтэн борооны үнэр хамар цорхиход дөнгөж саяхан төрсөн улаан нэлзраа хүү минь юу ч мэдэхгүй үнэгчлэн унтаж байлаа. Хорвоо дээр хүн болж төрчгөөд ээж автаа атлаа ээж аавгүй мэт ах дүүтлээ атлаа ах дүүгүй мэт амьдарсан хөөрхийгч минь хаана л яваа болдоо. Зохиолч Баяр сайхан. Нутагт минь бүгд бий. Ганаа энийг хардаа. Би яг тэмээ шиг чулуу олсон гэсээр унаж тусан гүйж ирэх эрднийг харах гоцгор борхон. Чи ямар тэнэг юм бэ? Чулуугээд байхдаа яадаг юм? Наадах чинь бид хоёрын тэмээ юм чинь.
Тэмээгээ олоод ирлээ хөө гин шүү дээ гэв. Эрдэнэ ганаа руу гэмсэн байртаа харж нэрээ тийштэй гэснээр төд удалгүй нүдэн сэргэж хөгшин алдсан тэмээгээ олоод ирлээ. Алив ам хатаад өгөх нь өгөндөө айраг дөхөөлөө тэгтээ гэж ирээд игээл том хүн шиг ханхалзан суухт нь ганаа жигтэйхэн дуртай ухс хийж хул гэж нэрлэг хавтгай дугуй чулууга шүүрэн авч гэрийн баруун хаяанд байгаа томовтор дөрвөлжин чулуунаас айраг аяглах мэт хөдлөн буцаж ганаад их л хүндэтгэлтэй байрав. Тэр хоёр чулуун гэртээ тоглож унжина. Ганаа эр нөхрийн ажлаа маш сайн хийж үй үй за өвгөн чинь мордохгүй бол болохоо байлаа. Хідэн мал хөдлөхнө гээд шилбүүрээ унан жавхтаж хургаа эргүүлнэ. Тэр хооронд ганаа гэр орноо цэвэрлэж гадна дотн ажиллаа хийнэ. Зунжин айл гэр болж тоглосоор нэг мэтгэд намар болж сургуультай явах цаг болно. Энэ үед Эрдэнэ их дургүй. Яагаад гэвэл тэр ганаатай хамт тоглох нь бөөхөл бараг уулзаж чаддаггүй байлаа. Нэг сургуульд сурдаг хэрний хавар ганааг жигтэйхэн санджсан айл гэр болж тоглохын хүсэлд авсан амтан ирдэг байж билээ. Ганаа их сурлагатай охин. Бүтэн нэр нь Ган Тунгалан л та. Дээр нь 2-3 жил дараалан сургуулийн гоо охин өргөмжлөл хүртэж бүр өнгөрсөн өвөл аймгийн бяцхан гүнж гэдэг тэмцээнд төрүүлснийг сумаараа шагшин магтсан юмдаг. Мянгантаа хөсөхгүй байсан ч өвгөн салхи хүлээж он цаг урссаар л. Эрдэнэ ганаа хоёр өсөж ахлах ангид орцгов. Гэсэн ч тэр хоёр яг л хуучнаараа зундаа айл гэр болж тоглосоор. Харин балчир багнаасандаа хийж байгаагүй үйлийг Эрдэнэ хийж ганаад зандруулан тэр доороо л номхон морь шиг болчихно. Тэр үйлдэл нь тийм ч зүртэй зүйл биш л дээ. Хаяа нэг мөрөөр нь тэврэх гин аль эсвэл малаа эргүүлэхийн умарт таг умартан ганааг ширтэн суудаг болсон мөлгөө. Өдрийн од шиг ховордоо. Хаяахан оройдоо хоёул арынхаа хар овооны ингэрт элдвийг ярьж хоёулсан. Тэр цаг Эрдэнэд юугаарч сольшгүй сайхан мөчөөд болж үлдэнэ. Томрох тусмаа ганааг бусдаас харамлах болсон Эрдэнэ чухам яахаа мэдэхгүй байв. Элсэлтийн шалгалт авах болоход тэр ямар сургуульд шалгуулсангүй. Харин ганааг бүх талаар дэмжиж урд хойнонгүй. Эрдэнэ шалгалт шүүлгэлт өгсөн бол ямар сургуульд орчхоор чадaltaй хүү гэсэн ч тэр нутаг амьтай нэгэн байлаа. Хаашаа чим явна гэхээр яагаад ч сэтгэлд нь богтдоггүй. Бүхий л сайн сайхан бүхнээ орхиод явчих гэж байгаа мэт хачин бодол төрнө. Аав ээж ах дүүн загнаж зандраад аргадаж гуйгаач тусыг эсолжээ. Тэнийг амтан очин үед эрдэм номгүй хаа хүрнэ гэж бодов. Илжиг модон худрагандаа гэдэгтэй. Заяагүй амтан. Залуу хүн байж энэ хонхортой өтлөх юм уу чи гэд янз бүрээр үзжээ. Үеийн нүхтэн хүртэл Эрдэнэ чи тэнийг байхаа. Ганаа сургуульд орчхол чи эндээ үлдэнэ. Хотын ганган золиос дор нь панаалдаад аваагаа болгож орхиндоо гихтэн. За та нарт миний явдал огт хамаагүй. Тэгээд ч би ганааг мэднэ гэхээс өөр зүйл ярьдаггүй байжээ. Ганаа хуваар авч Улаанбаатар хот руу явлаа. Тэр намар Эрдэнэ маш их ганцаардаж ёстой л амаа барьж байв. Яваандаа харамсгаач болж хаяахан нэг сумын төв орж ганаатай уцаар ярьдаг болов. Хин хинэн бие биедээ хайртай дуртай антер гэж ярилцаж байсангүй. Битүүхэн л хоёр биенээ дурсаж явдаг байжээ. Нэг жил өнгөрлөө. Хаврыг тэсэн ядан хүлээж байсан Эрдэнэгийн хүсэл талаар болж ганаа нутагтаа ирсэнгүй. Хотод ажиллаж байгаа сурагдуулдаж хар овооныхоо ангирт гараад жаахан суухаар ганаатай уулзсан мэт болж түүний сууж байсан газар нэг л дулаахан мэт санагддаг болжээ. 2 дахь жилийн өвөл Эрдэнэгийн ангийн хөө өвлийн амралтаараа ирэхдээ нэлээд хэдэн сонин авч ирж түүнд өгөв. Тэр сонин дээр ганаагийн үзэсгэлэнтэй зургууд гарчээ. Баг зэрэг турч жигтэйхэн цагаан болсныг эс тооцвол түүнтэй чулуун гэр тоглож үсэн авайл гэргийн яг хിവэрэ ажээ. Оюутан мис говь нутгаас тодорлоо гэсэн гарчигтай зургнууд байв. Бас нэг сонин дээр түүний ярьслаг гарч хамгийн догдолмоор та найз залуутай юу гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр одоохондоо найз залуугүй гэсэн байлаа. Эрдэнэ түүнд ихээр гомдож дотор нь хоосроод явчихв. Уул нь түүний хэр бол найз залуу минь нутагтай байгаа гэх байж л дээ. За бүр бай гэхэд
бодож явдаг хүн бий гэсэн бол тэр бөөн хүл хөөр болж баярлах байв. Харин Ганаа тэгсэнгүй. Түүнийг дурсангүй өнгөрч. Тэр жил нэг найз нь хотын ганган залуус дорн панаалдаад авгаагаа болгондоо гэснийг гунигтайхан нэхэж бодов. Энэ явдлаас хойш Эрдэнэ Ганааг бодох бүрт уур нь хурч хар авааныхоо ингэрлүүч гарахаа боллоо. Хамтдаа эхнэр нөхөр болон тоглож өссөн чулуун гэрээ үе үе очиж засан ойр орчмыг нь цэвэрлдэг байснаа ч бүр болов. Харин бүр нэг удаа айлд очин жаахан нэрмэл ууж буцах замдаа чулуун гэрээрээ хэрэг болгон дайрч дугууруулан үрсэн гэрээ яг тэнцүү 2 хувааж орхиод явжээ. Сумын төв орохоор хүн амьтны амнаас манай сумын ган тунгалаг Монголын мис болсон одоо гадаад руу мисийн тэмцээнд явах гэм гинлээ. Мэдээлэлээр гарсан гэх яриа байнга сонсогдох болов. Утасныхан дугаар байгаа боловч ярихаас уур нь хүрнэ. 3 дахь жилийн хавар ган тунгалаг нутагтаа ирхэн гэсэн яриа салхи мэт дэгдлээ. Аймгийн засаг дарга манай аймгаас нэр дэвшиж гарсан улсын хурлын гишүүн энэ баахан томчуултаа ирж сумдаа хүүхдийн цэцэрлэг барьж өгөх юм гээд цуурч гарав. Үүнийг сонссон Эрдэнэ хэц тэр хэдийн цэцэрлэг барих гэж юу байх вэ? Хэдэн төгрөг томчуутай хувааж идэхэндээ гэхэд ээж нь түүнлөө чихтэйхэн муухай харж юу гинөв? Хар нэлхаасаа хамтдаа тоглож нэг аягнаас тарах сүгөө хувааж өгж өсчгөөд нэгнийгээ сайн сайхан явхад баярлаж хөөрхийн оронд атаархаад ямар арилсан дотор хөтэй хүн бэ гэд үглэж гарлаа. Иш муу Ганаа маань дэлхийн том тэмцээнд оролцоод Монгол орноо төлөөлөөд л хүн сайхан явах сайхан юм аа. Эмээ нутаг усандаа зартай үүлэн дуран сайхан хүүхэн гэгдэж явсан гэж ээж минь ярьдагсан. Сайхан чохон гэд үгээ олж ядан магтах ээжтэй ч уур хурч одов. Ганааг өнөө маргаашгүй ирнэ гэж байхад Эрдэнэ гэрийнхэнтэйгээ зөрсөөр байгаа доторт гарлаа. Сар шахуу өөрийгөө тамлаж явж иржээ. Манай маанаг илжиг шиг зөрүүд амтан шүү гэсээр аав ээж нь өгтжээ. Ганаагийн хөөхөн сайхан болсныг хэл амтай бүхэн шагширч хэлгүүгээс арайлах хотч нохой малын хашаан дугарсангүй. Харин Ганаа ээжд нэг сонин зүйл хэлчихжээ. Эрдэнэтэйгээ уулзна гэд баярлаад байсан байдаггүй шүү гэд байсан гэснийг дуулаад урд өмнө баярлаж байгаагүйгээрээ баярлав. Мөн хойд хар овооны ингэрлүү ганцаар яваад удаж ирээд Эрдэнэ хойд ингэрлүү хэр их гарч байна гэд инээс нэг сонсоод амьдралтаа 2 дахь удаага амаа барив. Тэр шууд л хар овооны ингэрүүд дахив. Очоо суудаг байсан газраа очвол суудаг хадан дээрээ зурус хавчуулан орхижээ. Яаравчлан үзвэл сайн байна уу? Чамтай уулзаж их зүйлийг ярина гэж бодож байлаа. Чи намайг ирнэ гэдгийг мэдэж байсан байж яагаад яваад өгснийг бодоод олохгүй юм. Ядаж ганц уцаарч ярихгүй чи их сайн хүн юм аа. Би чамайг ярина гэд дугаараад солиогүй хിവэрэ байгаа. Над руу заавал яриарай. Найз нь уцаа чагнаад л байж байна. Чи ойрын үед гэрээрээ очоогүй юм уу? Малын хөлд арсан байна лээ. За удахгүй уулзах байхаа баяртай. Ган тунгалаг гэсэн бай. Зурвсыг уншиж дуусмагцаа айл гэр болж тоглож байгаад буруу зүрүү хэлж Ганаа занруулад номхон морь мэт болдог байсан шигээ номхорч орхив. Тэрээр гів гинэд цоцсон мэт давхийн чулуун гэр өөд хурдлав. Морио яваан дунд нь шахуу өсрөн бууж очвол гэрээ яг хуучин хэвэд нь оруулан өрч эргэн тойрныг нь цэвэрлэж орхисон нь Ганаа яваагүй. Харин Эрдэнэ хургаа эргүүлчихээр л ирж байгаа мэт ойрхон дотн санагдаж байлаа. Ганаа хотод оюутан болж ирсэн тэр цагаас хойш түүний ажил зарим үед элбэн юм шиг л бүтдэг байв. Одоо тэр нэгэнт олонний танил ихэмсэг хатагтай болжээ. Телевиз сонин салхаа болж тэр хизээ азааны хүрээний хүн болсон ч үргэлж нутгаа өгөөлнө. Ихэнх хүн насаараа зүтгээд олдоггүй хөрөнгө хогшлыг тэр ердөө 4 жилийн дотор олжээ. Оюутан мис гэгч тэмцээнд найз нөхдийнхөө ятгалыг дэмжлэгээр орж төрүүлсэн цагаас л түүнд хамаг юм хаалгаа нээж хэд хэдэн рекламанд тоглон кинонд тоглох саналууд салхаа байжээ. Нэртэй компани нүүр царай болж гэр орон унаад хэрэгч зүгээр шахуу ороод ирж. Зарим үед тэр санаа зовдөг байв. Өөрийнхөө тухай өөрөө ч мэдэхгүй уйлмаар гутармаар зарим үед бүр арайчтай гэмээр зүйлүүдийг олж уншдаг байлаа.
ор үндэсгүй зүйлийг бичиж орхидог байв. Яг энэ үед тэр маш их ганцаардаж эрднийг улам ихээр өгүүлнэ. Түүний амьдралын хамгийн сайхан мөч хар овооны ингэрт түүнтэй ярилцаж суусан уюуд аж. Юугаар сольшгүй ариухан, ёстой л алтан мөчүүд байсан мэт түүнд санагдана. Их хотын хоолой гашуу оргиулах, битүү утаан дунд алхаж явахдаа нутгийнхаа задгай дураараа салхийг улам их өгүүлнэ. 2-3 цаг төгжрөн уурандаа шатаж яаран, бие биенээ хараан бухимдаж, дотор муухай оргим чанга дууд дохиог сонсож, машиндаа суухдаа эрх дураараа давхиж явдаг талаа санана. Үнтэй, тансаг, гэл цал зоогийн газарт хоолол суухдаа оройдоо бөөгнөн сууж идсэн борцтой боршуулн уламж их өгүүлэгдэх хажээ. Өдөр хоног өнгөрөх бүр тэр их хотын чимээ шууган, элдвээр хэлэгдэх хил ам, атааж дөө, баян затгалан ирчүүдийн шалиг харц худлаа дурлалаас залхаж байлаа. Ган тунгалаг тэссэнгүй. Яагаад ч тэссэнгүй. Өөртөө нь байгуулсан ажлын бүх санал гэрээг цуцлахыг менежертэй хэлэхэд менежер нь ихэд гайхан. Ганаа энэ бүх мөнгө гэрээнүүд цуцлагдвал чи дампуурна гэд ихэд сандран хэлэхэд нь ганаа. Маш сайхан инээмсэглээд. Айх юмгүй. Чи маш сайн менежер. Чамд ажил олно гэхэд нь менежер. Би өөрийнхөө талаар яриагүй. Таны төлөө хэлж байна. Та дампуурна гэлээ. Ганаа нөгөө л янзаараа. Зүгээрээ би дампуурахгүй. Миний нутагт миний гэсэн бүгд би гэснээр тэр хоёрын яриа дуусчээ. Эрдэнэ урд оройн хар овооны ингэрт удтал суужээ. Бараг нойргүй хонсон тэр өдөр чулуун гэртээ ирж эргэн тойрныг нь цэвэрлээд элтвийг бодон хэвттэл унтаж орхиж. Хэр удаан унтсныг мэдсэнгүй. Хэн нэгэн зөөлхөн татах шиг болов. Зүүдэн дунд нь өвгөө босож цайгаа угаарай гэх шиг зүүдлээд байна уу гэтэл хажууд нь хүн байгаа ч юм шиг санагдав. Бодлоо. Юу блэ? Би чинь овооныхоо ингэрт үүр цайтал суусан. Адуугаа осолж хаад гэрийнхаа дэргэд ирээд хөвцөн унтчихжээ гэж мандрахтай зэрэгцэн босоорой хөө гэд ганаагийн дуу гарав. Эрдэнэ зочин үндийвэл ган тунгалаг инээмсэглэн дэрэгдэн сууж байлаа. Зохиолч Магүнгийн Эрдэнэ бот ханхай гэр. Сэлэгмаа ажлаасаа оройтож гарлаа. Хаврын ил орой гудамжны хөдөлгөөн сэрэг харин орчлонгийн шороог төмөн хөдөлгөж явааг илтгэх мэд шингэж буй нар нь доогуур үлэн цагаан тоос хөршөглөн. Идэлгэл ёстойгоо эдэлж яваа хэний ч нүдэн дүүрэн энэ хүүхэн гэрээдээ тэгтлээ их яараагүйч их хүн л болсон хойно 2 хүүхэд минь яаж байгаа бол гихчлэн бодож тэрүүхэндээ адгаж явлаа. Хинбэ? Ээж нь байна. Ээжээ аав нь ирээгүй юу? Маа миний 2 хүү хувааж идээрээ. Ээж үргэлж миний 2 хүү гэж байх юм. Болдоо ах л хүү би охин биз дээ. Тийм ээ миний охин. Ахтайгаа очиж жихрээ хувааж ид. Ээж нь хоолой хий. Аав нь мөд ирнэ. Болдоо. Миний хүү чинь том хүний дуу дуулаад байна уу да. Ээжээ. Өнөөдөр манай цонхондоор нэг ах энэ дууг дуулаад байсан чинь цагтаа ирээд аваад явсан. Би тэр ахыг өрөвдсөн. Болдоо ах тагтан дээр гарч харсан. Та бид хоёрыг тагтан дээр битгий гараарай гэсэн мэт. За цаад өрөөндөө орж тоглоцгоо. Болдоо чи барагтаахан байгаарай. Чамайг би тагтан дээр битгий гараарай гэсэн мэт. Одоо бүр согтуухэн дагаа дуулж явах чинь дутаа юу? Тэр ахыг согтуу гэдгийг та хараагүй байж яаж мэдэж байгаа юм бэ? Мэдээд согтуул биз. Эрүүл хүн юу гэж тэгж хамаагүй энэ тэнд дуулж явдаг юм. Гүй тэр чинь энэ тэнд дуулаагүй. Ганцхан манай цонхондоор л дуулсан. Би чамайг цаашаа ор гэж байна шүү. Яах гээд байна бурхан минь. Бас нөгөөг чинь ирж ойрдоо үзэгдэхгүй байсан. Гай газарт ороос гэж одоо амар заяа үзүүлэхгүй. Ёстой арчаагаа алдсан амтан хүүбэд хоёр ч эртхэн холсондоо онжээ. Яаж зогсож байсан бол харин аз болоход харин нэг шөнө өдөр ялгалгүй цонхондоор дуул суухаас хэтрэхгүй юм. Орж ирээд янз янзын юм яриад элдв авир гаргаад байвал яана. Очрын сэтгэл сэв суулгачих байх та. Болдоо ч том боллоо. Муу сайн юмны зах зохийг гадарлах болж. Яадаг юм бэлээ.
Би ч гомдоох нь гомдоосон. Гэхдээ муу ир байна да. Надад л муугаа үзүүлж явахыг бодоход уг нь хинээс ч дутхааргүй дотуур тамиртай шазран хүн байсансан. Болдоо хаалга онгойлголоо. Аав нэрч байх шиг байна. Тэр үдээс хойш очрынхоор хүнд дуулахчаар жигтэй сонин юм юу ч болсонгүй. Нөгөө согтууч цонхондоор нэрж дуулсангүй. Цаг хугацаа өнгөрч бүр 100 ч өнгөрч намрын нэг налгар сайхан өглөө гандар шарлсан авч ганц нэгээрээ агаарт эргэлдэн буухыг харжээ. Явхад ямар нэгэн гунгийн дууны төгсгөл мэт. Сэлэгмаа ажилдаа ирвэл Сэлэгмаа амчээ танд загтал нэг эмэгтэй өгчхөөрэй гэж саяхан гарсан гээд жижүүр өвгөн ямар нэг чухал ажил хэрэг саатуулчих вэ гэж имээсэн янзтай. Барьсан цаасаа Сэлэгмаагийн гарт атгууллаа. Хин надад захиа өгдөг билээ гэж эргэлзэж тэн хэлсгийн завдалгүй. Захидлыг тэнээлхэн үзвэл сайн байна уу? Тантай уулзах чухал хэрэг байна. Нэлэх хүүхдтэй учир таныг хүлээж чадсангүй. Ах маань өөд болоод сар гаруй болж байна. Ажлынхаа зав чөлөөгөөр заавал нэг очиж уулзахыг танаас хичээнгүйлэн гуй. Манай хуучин хашаандаа байгаа баяртай наран туяа гэсэн байлаа. Сэлэгмаагийн гараас уншиж дуулсан захиа буудуулсан шувуу шиг очлоо. Юу болсныг ухаарсан жижүүр өвгөн дэмийл нэг Сэлэгмаагийн царай шалан доор хэвтэх захиа хоёрыг ээлжлэн харлаа. Хөөхий минь өнгөрчгөж чаавс. Би тэр хүнийг тэгтлээ их гомдоо зовоож явахдаа нэг өдөр ингээд бүгдийг орхиод оцсон байх юм гэж төсөөлж бодлоо. Мууч сайн ч хүүгийн маань ерөөсөө л одоо очие. Үгүй. Би ямар нэрээрээ дүүнрийнхэн царайг харах билээ. Нэгэнт бүх юм өнгөрсөн ингээд л өнгөрснөөрөө. Тэр өдөр Сэлэгмаа ажлаа олигтой хийж чадсангүй өвчтөй хүн шиг орон гарan болжээ. 8 жилийн өмнө энэ гудмаар хүүгээ тэврээд явж байсан өчигдөр мэт санагдана. Учир нь өнгөрснийг бид хинээс ч дутуугүй санаж байна гэж морой дахир гудамж шавар байшингууд хүний хэлээр шивнэг шиг болж байлаа. Хашааны үүдэнд ирээд хэсэг зогслоо. Тэр хүн алга. Бусад юм хിവэрээ. Хүн гэж цамтан цагаа болохоор үжирсэндээс өмхөрсөн модноос хിവрэх аж. Хинбэ? Сэлэгмаа байна. Өө та ашгүй хүрээд ирвүү? Ор. Тэд хоёр биенээ олигтой ч ихцэлж харсангүй хэсэг чимээгүй сууцгаалаа. Наран туяа сая нэг ам нээж бид ч нэг иймэрхүү сууцгааж байна даа гэж. Товчоо товчилсан эсгийг шалгаж байгаа юм уу? Ямар ч байсан ингэрхээ товчоор оролдож суулаа. Ах минь болдоо та хоёрыг хүрээд ирэх байх гэж эхэндээ нэлээд хүлээсэн байхаа. Сүүлдээ ч арх угаад ажил төрөлгүй болсон. Дуу цөөтэй хүн чинь бодол сэтгэлээ хинт ч хэлэхгүй. Хэд хоногоор хамаагүй алга болчихно. Тэгж яваад илгэн муудаад бүр сүултээ хэсэг хэвтэрт байгаад өнгөрсөн дөө. Би энэ муутахаараа болдоо миний хүү гэж тамраа тасалтал хашгирдаг байсан. Хүүгээ л их сансан да. Бид нар сүултээ танд хэлж болдоог авчрыг гэсэн чинь би тэгж хүний бахтав хангахгүй. Тэгээж та нар мөрөөрөө амьдралаа хөөж яваасад битгий гай бол гэд цаас хориглоод болоогүй юм. Согтуудаа танаа тэрүүгээр оцсныгоо маргааш нь мэдчихэд их санаагаар унаж 2-3 хоног хинтээж дуурсангүй. Сэлэгмаа яах гэж ирвдээ гэж өөрийгөө зөвхөхийн дээр зүхэж чимээгүйхэн мэгшүүлж байлаа. Харин наран туяа үй дотор нь харанхуулж царай нь хачин болоод байгаа харагдахаас уйлж унтсангүй. Үнэндээ Сэлэгмаагаас нулимсаа нууж байлаа. За хоёулаа ахыхаар оръё гэд наран туяа хадаасан дүлгөөтэй байсан түлхүүрийг авч үүд рүүгээ эрэглээ. Сэлэгмаа анх айлын бэр болж энэ гэрийн босгыг алхаж билээ. Тэгэхэд энэ гэр шив шин байж гэтэл одоо их хуучирчээ. Зүүн талд нь юу ч алга, баруун талд нь ганц ор, нэг авдар, бас бус ширээ сандалхан л байхаж. Ах сүлдээ та хоёрыг хүлээж зөвхөрсөн юм байлгүй. Эхнэр хүүхдгүй хүнтэй адилхан бүтэн гэр орноор яах вэ гэд зүүн талынхаа амийг бүгдийг нь хураагаад амбарт хийчихсэн. Тэрнээс хойш энэ зүүн талд юу ч тавиагүй. Дандаа л ийм эзгүй байсан гэж жижигхэн авдар онгойлгож. Би танд гол нь эд нарыг өгөх гэж дуудсан юм. Маа энэ таны эмэг. Ах таныг явсны дараа хөдөөнөөс ирээд таныг ээмгээ орхиод явж гээд надад үзүүлж байсан юм.
Гэрийнхээ өөдтэй өнгөтэйг зараад уучгасандаа гэд оюу шигтгээтээ алтан эмэг өгөхдөө наран туяагийн хазар дээгүүр нэг тусал нулимс гэлтгэнэн урсаж шанаанаас нь тасарлаа. Намайг салаад явсан гэж бодлгүй энэ эмгийг надад авчирчтэй. Хичнээн жил хадгалаа болдоо хөөрхий. Хамаг ямаа зараад үрчгсэн хэрнээ ганцхан өөнийг л бас тэгээ дүү нартаа намайг орхиод явчихсан гэж хэлдэг байжээ. Эвээ халаг минь гэж боцоор эмгийг тосож авлаа. Манайхан хэдэн үеэрээ эдэлж явсан хөөр гимгэсэн. Айлын том болохоор ахад байсан юм. Үүнийг л болдог том болохоор нөгөөрэй гэсэн юм. Сүүлчийн захиас нь л тэр байсан юм. Та хичээж үзээрэй. Сэрүүн орхоос өмнө гэрийг нь хураана. Аамын та хоёрыг анх айл болоход өөрөө төхөөрч байсан гэр. Болдооч хаанаас ийм гэрч суу гэж. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Болдоог том болохоор гэр орны хэрэг гарвал гэр нь энд байна шүү. Хөөс ирээд уйлж байна гэснээ. Ярих юм дууслаа гэсэн шиг би таныг гаргаад өгье гэд хаалга зөвлөн алхлаа. Сийлэгмаа харчаанаас гарч хаашаа явж байгаагаа ч мэдэх тэнхэлгүй хэсэг алхлаа. Олон жил гараагүй нулимсныг гарахаараа ангидагсан уу? Өөрийн ирэхгүй урсаар л байлаа. Тэр жил хөдөө явсных уурчин сийлэгмаа орондоо нэг их уйлж билээ. Тэр шөнө бит хоёр сүүлчийн удаа хамт байгаагаа хин мэдээд хүнжил дотор хүйтэн салхи сэвэлзээд байх шиг болж билээ. Нэл хүүхдээ биел өмсөж зүүхээр ядмахан энэ гэрээ чинь мухрыг сахиж үллээ гэж шүнжин уйлж билээ. Гэхдээ түр үед салаад очиртой суучихъя гэж хараахан бодоогүй байсан юм. Хол явах гэж байхад битгий муу ярлаж уулаад бай. Би чамаагаа нэг л өдөр тэр алт мөг торго дурдан гэдгээр ороогоод өгнө. Одоохондоо сайн ажиллах хэрэгтэй байна гэж аргадаж хэлсэн үг нь одоо ч чихэн сонсогдох шиг. Сийлэгмаа гэнт юу авч яваагаа саналаа. Одоо энэ хоёрыг яах вэ? Гэртээ авч очиж болохгүй. Үнэндээ тэр хүний сэтгэл төрөл арилжиж гэж алт гэж энэ хүйтэн төмөрн Чингиснийг энэ орчлон дээр амьтныхаа хар зөнгөрөөс очроос өөр мэд хөнгүү болжээ гэдгийг Сийлэгмаа түрүү наран туяагийн урдаас алгаа тосохдоо ойлгосон билээ. Сийлэгмаад яван явсаар холын хамаатан болох нэг хөгшнийг зориллоо. Хинбэ? Ээж нь байна. Ээжээ. Болдоох тагтан дээр гарч удаан зогсон. Ээжээ, би зүгээр л гадаа ямар байгааг харсан юм. Нөгөө дуулдаг ах ирээгүй. Би тгээж тэр дууг нь марчихсан. Сийлэгмаагийн сэтгэл өглөөхөн орсон ханхаа гэрээс ч долоон доор хосорчээ. Хүүгийнхаа толгойг тэрвч сая нэг цорхиртол уйллаа.